Бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлжид нэгэмжлэгтээ тавтамаар л. За өглөөний сүү сайлныхаа ажилд гарсан байна бид нар. За сэрүүхэн өглөө болохоор сайхан яллаа шумуулгүй өхрөөс хачаад ороод ирлээ. За өнөөдөр мэдээж тоо нэрнээ нар дээшлэхээс өмнө тоо нэрчүүл ер нь аюу амар идэг. За гол нь тоо нэрхээс өмнө орой бид нар бусаа голоосоо аваад түлээгээ ч гэсэн бэлтээдтэй онцгдог. Тэгвэл өглөө бас тоо нэрхэд амар. Тэгвэл ганц хүн нэг гол руу яваал нэг модоо ахлаад ах юм бол ер нь бол удах магадлалтай байдаг. За тэгээд хүүхэд насны турсамжинд тоогоо нэрх бол бас л хамгийн чанга ажил шиг санагддаг байлаа. Ээж тоогоо нэргээл ер нь л өглөө нэр дамжаагүй бол өдөр бас л би нэрдэг байсан. Тэгээд тэр үед болохоор манайх чим голоос хол идэг байлаа. Тэгэхээр худгаас холоос усаа зөөвөрлж авч ирдэг. За тэгээд заримдаа ус бүлээссэн байна. Ус бүлээссэн байх юм бол ер нь бол бас шимээ арх маань жоохон сул гарах магадлалтай. Тийм учраас болж өгвөл хөтөө усаар тоогоо нэрээрээ гэдгийн учир нь тийш шүү. Тэгээд болж өгвөл бас шинэ усаар авч явах хэрэгтэй. За хэвээр нэлээд чардаж 2 тоогоо нэрч дуусна. Тэгээд заримдаа болохоор манайх 3 тоогоо нэрдэг байсан. Тэгээд 3 усаар 3 тоогоо нэрх бас л чанга шүү дээ. Тэрийг нь тэр тоогоо нэрдэг хүмүүс айгүй сайн ойлгож байгаа. За тэгэл тоогоо нэр дуусан гутаа шар сүү болохоор манайх хасагдаггүй. Шар сүүндээ болохоор сайхан сав суулгаа угаагаад сайхан ус толгоогоо угаана. Шар сүүгээр үсээ угаахаар урт ургадаг гэж хүмүүс айгүй хэлдэг. Тэгээд ээж минь намайг жоохон байхаас үсэнд минь айгүй хачаал бөглөгдөг байсан. Манай ээж ч өөр айгүй гой урт үстэйсэн болохоор тэгээд шар сүүгээр үсээ сайхан угаачаад араас нь мэдээж усаар зайлж угаагаад шар сүүнд усанд ороод өвлийн ханиад томоноос тахлаагаа дэмжиж байгаа юм. Дахиад нэг жоохон шар сүүлдэнэ дээ. Тэрийг нь болохоор манайх хөртөө өгдөг гэсэн. Манай хөрнүүд энэ айгүй шар сүүнд дуртай. Тийм хүү байдлаар айгүй зөв загстайгоор бас малынхаа буян шгийг асахгүйгээр хэрэгэлдэг байлаа. За одоо ч гэсэндээ шар сүүний чихэргээд айгүй гоё юм гарцсан байгаа даа шүү дээ. Би тэгж яагаад нэг шар сүүний чихрийг туршиж үзье гэж юу бодоод байгаа. Манайх одоо ч гэсэн шар сүүгээр нь бол хасагдаггүй. Мамануудаа бүгдийг усанд оруулаад тэгээ сав суулгаа угаагаад янз бүрийн аргаар нь хэрэгэлдэг. Гэтэ нэг үе ятхад манай өхөр нь бол шар сүү уухаа бараг болцсон юм элэ. Тэгээд уул нь шар сүү уудаг өхөр ахаар амар идэхгүй орой шууд бэлчээрээс ирэнгүүтээ ирээл уучдаг. Бэлдээ тавьсан байдаг хгүй. За нэг тиймхүү бага насны турсамж байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай.